Дэлхийн монголчуудын нүүс радио 88 уралдаан дээр сугаад оруулан сонсож буй эрхэм сонсч үзэгчдийн өнөөдрийн амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн 14 цаг 15 минутаас радиогийн 3 дугаар студиэс эхийг сонсож илүү мэдээг сураатаагаар өдөө ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсч үзэгчдийн шууд хүрдэг. Өнөөдөр 2023 оны 4-р сарын 28-ны баасан гарагийн өдөө ачаар нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ Зандаа найруулагчаар Амгаланбаатарын ганц хөтөр ажиллаж байгаа. Өдрийн төргөө Зандаа. За өдөр мэд. За өнөөдөр чинь сонсогчтойгоо хамт бидний хүсэн хүлээдэг, бидний бас хүсэн хүлээдэг баасан гараг шүү дээ. Яг байна. Одоо сонсогчд маань нөгөө 88.3 сонсогчдын групп гэдэг нөгөө Facebook пэйж гэдэг групп байдаг. Тэнд бид нар одоо бараг 110 мянгуулаа олж авах шиг байна. Тэгээ энд сонсогчд маань өөрсдөө болон өрөөл тохиолдсон тийм хөгжилтэй явдлуудыг бичдэг. Тэгээ нэгдэх 5 өдөр болон үдийн ачраар гэрчлээ бид хоёр түүнийг уншдаг байгаа. Тэгээ ийм гоё ингээд хамтын ажиллагаатай болсон ийм соёл тогтчод их баяртай байна. Тэгээ maaхан ч гэсэн цаашдаа бас бичээрээ 4-р сарын уралдааны дуун 5 сарын 1 гэхэд гарчихна. Одоо ер нь баг тодорхой болж эхэлж байх шиг байна. Гэхдээ 2 хоногт байна юмыг гэж мэддэг те. Уралдаанд оролцоороо 1-р 200 мянга, 2-р 250, 3-р 100 мянган төгрөгийн шагнал аавна. Хамгийн олон хаахаа авсан тийм постыг шалруулж байгаа. За тэгээд пост оруулахдаа хаштаг хөгжилтэй төв гэдэг чиж харуулаарай. Яг үнэ. Хаштаг биш шүү. Чагт гэсэн үг. Чагт тэнгүүтээ хөгжилтэй түүх гэдгийг гурлан нийлүүлэл бичнэ гэсэн. Тэгэхгүй маа нэг 2-2 сонсогч ягдгсэн. Хөгжилтэй түүх хаш таа гэсэн байсан. Хаш ахыг. За тэгэхээр гэрлээ та Зандаа та хаштаг биш яг чагт гэд бичгэнэ шүү дээ тийм ээ. За би ялалт болгож маа нэг сонсогч орсон зүр онгойг зүр яриа. Гэтэ нэг ер нь онгой бид нар авахгүй байгаа шүү тий. За нөхөр ингэсэн гинэ. За байна уу цагдаагийн газар уу? Манай эхнэр алга болчихлоо. Дэлгүүр орохоор яваад ирдэггүй гэсэн чинь цагдаа нь хідэн сажметр өндөр өгсөн байхгүй. Тэгсэн нөхөр нь за химжиж байгаа юм байна гэсэн. Тэгэхээр цагдаа таргануу туранхаа юу гэсэн чинь за бусад эхнэрүү чиглэх таа гэсэн. Цагдаа нь тэгсэн чинь үс нь ямар өнгөтэй гэсэн чинь уйлрал болгон солигддог болохоор би сайн мэдгүй байна гинэ. Тэгэхээр ямар хувцастай гарсан гэсэн чинь за сайн мэддэггүй дааш нь цослол нь мэддэггүй нэг юм үсгээд идэв гинэ. За тэгвэл машинаар явсан уу гэсэн чинь нүдэн сэрэг тэгсэн гинэ. Машиных нь өнгийг мэдхүү гэсэн чинь мэднэ. Хар өнгийн Mercedes-Benz S500 221 кузовтай 2007 оны 4 сард үйлдвэрсэн 4500 багт амжтай 500 морины хүчтэй бензин хөдөлгүүртэй 7 шатлалт автомат механик хослсон 7G Tronic араатай хаалж хөрдөг массаж хийдэг цэвэр арьсан бүрхүүлтэй их гэрлэн дагаж иргэдэг өөдөөс нь ирж байгаа машиныг гэлболохгүй байх технологитой зүүн урт хаалганда төөх хэрийн нарийнхан зурагдсан зогсоол тавиал өглөө харсан чинь зурцсан байсан гэж үйлсэн гинэ. Тэгсэн чинь цагдаа за бид таны машиныг яаралтай олох болно тайван байгаарай гэсэн гинэ. Эхнэр нь алга болсон юм уу? Машин алга болсон юм уу? Ер нь бол тий. Машин нүдэн сэргээд. За, отгон цэцэг отгоо гэд манай одоо сонсогч бүсгийн пост байна. Хэдхэн жилийн өмнө манай нэг танилын 6 настай хүн 1-р ангийн сурагч болж л дээ. За, тэгээд гэрийн даалгавар хийн гэж тэр гэрээр нэг дайн тулаан уйлаа майлаа бүүн юм болдог байж гинэ. Угаас амар шүү. Амар. Нэг удаа гэрийн даалгаварт манжингийн үлгэрийг уншаад ойлгосноо ярих даалгавар өгчлээ. Мань хүнч хүүтэйгээ нийлж байгаад л нөгөө үлгэрээ уншчихаж за тэгээд ярилцаж гарчээ. Үлгэрийн үйл явдлыг яриулаад л овоо явж байж. Тэгээд л өвгөн манжангаа татаж дийлэхгүй болохоор эмгэнээ дууджээ гэдэл ярьж байснаа гинт. Гэхдээ шал тэнэг өвөн байна нөгөө. Утга авчраал хуугаал зүсэл гаргачнаас баахан хүн дуудаал муур нохоо тэгээд бүр хулган яг татлаа юу гэсэн гинэ. Тэгснэ цоохондоо гэд тэжээдэг байсан жижигхэн муурын золгон нэ гэрийнх нь цоохондоо чи тэр ханны цаанаага найз сулганаа дуудаад манжин татаах гэсэн нэ. Яа 6 настай өгч штэ. Үнэндээ инээдтэй гэхээс илүү одооны хүүхдүүдийн сэтгэггүй шал өөр болсныг илрэл юм уу да гэд. Харин тий өөр болсон нэрээ. Манжин үлгэртэй холбоотой надад бас нэг онгой байдсан шүү дээ. Нөгөө 4-р ангиас эхлээд бид нар чинь орос хэл үздэг байсан шүү дээ. Тэгэл радиога 6 хүртэл үздэг 10-р ангид төслөө. Тэгсэн чинь яг 4-р ангид орсон жил би одоо орос хэлний баярт орж байгаа байхгүй орос хэлний баяр гэж болдог гэсэн санаж байна тий. Тэгээ тэр чинь ингээ бүр сургууль хоорондын тэмцээн болж байгаа шүү дээ. Тэгээ би яг нөгөө энэ манжин үлгэрийн винучка чохин болохгүй юу. Тэгээ би бол ингээ дээс тоолж гарч ирэнгүүтээ
какая большая репка гэж амар гаах хэвээр гэж намайг дуудаж байгаа ш манай эмээ дуудаж байгаа штэ. Тэгсэн чинь би лагдээсээ тоолж гарч ирэнгүүтээ. Үгээ мартцсан. Тэнгүүтээ хөөх гэснэ хилээ гарангуутай кака гэж тэгсэн чинь нэг дөрөвдүгээр англиар шин тэр үед нэг 10 11 настай л байгаа штэ. Тэгэл хүмүүс ингээл пер хитлээ нээлдээд тэгэл өнгөрчээсэн. Гэсэн чинь хөөх гэж авсан. За тэгсэн чинь энэ нөгөө нэг саяны энэ үлгэрийн доор одоо үлгэртэй холбоотой постны доор хүмүүс комент хийсэн байгаа байхгүй. Энэ чинь Санчес гэж залуу алтан загсны үлгэр сонс дуусчаад охин нь тэр үгийн имгнээ сольчихгүй тэнэг гэдэг нэгсэн гинэ. Охин нь. Тэгсэн чинь Черри цэцэг гэдэг эмэгтэй бас бичсэн байна. Болдгоо бор өвгөн үлгэр уншиж өгөөд баахан загнуулсандаа наад хоёр чонч нь хамар дээрээ хүртэл арьсаа хуулуулчаад яаж амьд байдیں гэсэн гинэ. Бүрнө лок амар хөгжсөн тэг хөгдөв. Тэгээ одоо тэр нөгөө нэг бидний үед чинь ингээл амар шимтэж нөгөө нэг аргаа төг аавын толгой хаг гээл нөгөө адрынхаа араас гарч ирээд нэг тийм үлгэрээдэг шүү дээ тий. Тэр мөрий чинь ингээл амар сонсдог байсан мэт тий. Тэгсэн чинь одоо бол тэр чинь юу вэ? Аавыгаа алж малдаг амар зэрлэг үлгэр болчиход байгаа юм тий. Харгас. Харин тий. Ер нь ингээл бүх юм нийгэм өөрчлөгдөв. Өөрчлөгдөв тий. Тэрнээс нөгөө одоо зоолушка гэдэг анхны үлгэр чинь бүр хүчин гардаг амар байхгүй. Тэгээд нэг нийгэм өөрчлөгдөхээр өөрчлөө явчихдаг хүмүүс. За баясаа баясгал ингээд маа сонсог залуугийн пост байна. За. Төв аймгийн Баян суманд Мангар гамбаа гэдэг нөхөр байсан байд юм байна одоо. За. Том биетэй, жинтэй, тэгээ барилддаг. Сумын цолтой бүх. Ер нь их хөгжилтэй иргэнэ. Тэгээ 2000-ад оны үед бидэнд өөрөө ингээд тэр Мангар гамбаа гэдэг нөхөр ярьж өгсөн гинэ энэ бос явдлаа. Тэр нэг жилийн намар унганы найранд очиод нилээд халамцаад үчийн бүрэнхэд Planet 5 мотоцикл асаагаад шууд хөдөлчихгүй хаазлал тий баахан саадсан байна. Тэгэл хүмүүстэй тавууг солиод сумын зүг хүлгийн жолоо залж л тий. Тэгээ замд сайхан болохоор нөгөө базаж өгсөн гинэ. Баз нэг нь хурдалж байгаа ш тий. Базаж өгсөн юм байна. Гэтэл зам нь нөгөө сумын төвтэй ойрхон 13-ын ингэр гэдэг оршуулгын газар дайраад гардаг болохоор жоохон эвгүй санагдаал тэгэл нөгөө давхижсэн байна. Яг оршуулгын газрын дундуур гарч явсан чинь ард нь нэг юм мордчихсан гинэ. Яана за. Бурхан мөн гээд нүдэнд нь бүр нулимс бүрхэд нөгөө гамбаагийн чөтгөр шуулан бодогдоод муу мотоциклийнхаа хурдаар бүр баацаар сумын төвийн гэрэл гээгээд газар ирээл зогсоод бүр санаа амарсан гинэ. Тэгсэн чинь нөгөө чөтгөрч явсан байх гээл мотоцикл унтраасан чинь ард нь хүүр чинь алах нэ гэж хэлээд нэг согтуу толгой буугаад яваад гисэн гинэ. Тэгээ зүгээр цааш явцсан. Бүр ингээ гайхаад. Тэгээд юу амар шууд мотоцикл дээр мордчихтэй. Өөрөө том биетэй хүн ард нэг жижигхэн хүн мордсныг мдээгүй яваадсан юм байна. Тэгээ нөгөө хаазалж байгаад явсан гэсэн шүү дээ. Тэр үед нэг согтуу нөхөр нь ард нь сууцсан юм байна л да. Тэгээ Planet 5 нөгөө суудлынхан голд бариултаа болохоор тэр нөхөр нөгөө бариулаас ингээ бариад хөндийгэн суугаад яваад болохоор мэддэхгүй байхгүй. Ямар амар юм бэ? Тэр нөхөр те яг оршуулгын газар хажуугаар явж байхдаа ёо жоохон зөөлөн яваач гэж хэрэг хашгирсан бол яах вэ? Тийш тий. Осол болж шүү дээ. Мангар гамбаа гэснээс би бас нэг 2000 он одоо 2004 оны үйл юм шиг байна заяа. Тэгээ ингээ урдаас ирсэн. Тэгээ нөгөө нэг тэр үед такси хотархой 2 орон 5000-аар явдаг гэсэн байхгүй юу? Тэгээ би ингээд нөгөө баахан бараатай тэгээд нөгөө 20,000-аар ингээ бүтэн машин ингээд аатрчстай амар сүртэй дугуйч бараг хийтэй юм уу гэж өшгөж үзээ. Тэгээд нэг юм настафтер махын машиныг бүтнээр навал явдаг байхгүй юу? Тэгээд цас орж исэн заяа 12 сарын ихээр тэгээ үйжсэн чинь яг баян чанамны ингээ явчихсан. Би ингээд нөгөө орой нэлээд шүнээс юм зүрмэлцэн гэж бичсэн чинь пүт гээл нэг юм ингээл нөгөө амар дуграал. Тэгээ би ингээл зочиод ирсэн чинь ингээд яг нүдэн дээр ингээл нэг юм ингээл үсрээл ингээл замаа хажуур очив. За баларсан. Ингээл хүн амтан дайраад алчтай юм байна. Тэгэл өнө цагдаа намагд нараар дайраар хэмжилт хийгээл ингээд гэсэн чинь заяа. Цагдаа нь үрж нөгөө ах чинь бас нөгөө жолоож авах өөр ингээ амар сандраад байгаа шүү дээ. Чин нөгөө нэг цагдаа нар үрж ирээ тоогч. Оо манай нөгөө сумын согтуу гамбаал байна гэдэг. Тэр нэг мөнгөний согтуу явж байдаг заяа. Яа на хүн биш юм. Тэр Мангар гамбаа гэсэн чинь одоо энэ нөгөө сая наад чинь бас Төв аймаг гэж байгааз энэ согтуу гамбаа чинь Төв аймгийн Баян чанд бас юм яг заяа. Тэгсэн маа найрч босоо гамбаагийн зураг оруулсан. Гамбаа гэж хүмүүс яагаад юм бэ?
Хочтой тий. Тэгээ хамгийн амар нь тийм амар ингэж хариулж тэгээ тэр ах заяа юу ч болоогүй юм шиг босоод ирсэн. Тэгтээ тэр ахын ингээд гар хөл мүл ингээд гэмтэж мэмдсэн лээсэн л да. Тэгээ манай дээр жолооч ах эмлэг мэлэг төрүүлж өгөөд ингээд асуудал ингээд зөксөлж байгаа чинь цагдаа нар нь бол бүр тоожооч юм баха. Өө манаас нөгөө сумын согтуу гамбал байна гэж бүр амар. Тэр юм шиг юм болох нөгөө юу. За соёл сайхан эренчин дорж гэд сонсогч залуугийн пост байна. 6 дугаар ангид байхад нэг удаа ангийн маныг банд хөмсгөө хосвол эргээд янзын гой өтгөрч ургадаг гинэ. Хойлоо хөмсгөө хосхоо гэсэн гинэ. Маргааш өглөө нь би хөмсгөө хосчгаад ирсэн нөгөөх маань аав загнаад хусуулсангүйгээр новширсан гинэ. Яасан гинэ юм бэ те. Хөмсөг хусгаар хүн үнэн үдлийн муухай олд юм байл лээ. Тэгээд ээжийн хөмсгний харандагаар хөмсөг зураад хичээлдээ явдаг болвоо. Хэдийгээр ангийнхан маань бүгд мэдсэн ч яг тухайн үедээ тийм хитрхи муухай харагдах байдал төвчшгүй байсан гинэ. Би ч байнга буддаг, тэд ч байнга шоолж доголсоор байгаад залгсан байлаа. Гэтэл нэг өдөр хөмсгөө будгаа мартаад гэрээсээ гарчихж. Сургуулийн гадаа дээвэр янзалж замын хар хайлуулж байгаа гэд хоёр хөөтэй хар боошог байдаг байсан юм. Тэрний хөөнөөс хуруугаар аваад жижиг толинд хараад хөмсгөө будаал гэж будах айтал зогсож исэн чинь гинт араас нь сургуулийн захирал гарч ирсэн гинэ. Тэгснэ чи одоо юу гэдэг ажилдаа орохгүй гэснэ юу хийж байгааг минь анзаараад гайхаад ир юм бэж хүмсгөө будаад хачин нөхрөө яа завраад байгаа хурдаа орчий гэж ширүүлсэн гинэ. Би ч захирлын өдөөс ганц үг хэл зүрхлээгүй. Гэтэл сүүл багш нарын хурал дээр зарим нөхдүүд ир юм танигдахгүй гаж үйлдэл дэлгэрүүлж байгааг анхаарах хэрэгтэй гэд миний багтыг ярьсан гэдэг. Хэдэн сарын дараа нөгөө хүмсгийг мань хусуулсан байна. Хоёлаа Майкл Джексон шиг хамартай олъё. Хамарныхаа үзүүрээс зориглоод прэтгэр тайрчдаг гэсэн. Яана. Тэр үед Майклийн бүжгүүд модонд орж бид заримыг нь сурах айддаг байсныг хэлэхүү. Толны өмнө претик орон зогсож арай зөрөглөөгүй маань ямар их аз байваа гинэ яа. Найзууд нь би бинт хийх ингэ солиорд инхээдэг төрөл байгаа юм шиг. Гэхдээ инхээдэг дандаа бүтлгүй юм надад зааж өгдөг гэсэн юм. Нэгсэн чинь энэ постны доор Силка Сиси гээд манай бас эмэгтэй сонсогч ингээд комент хийсэн байна. Сармис үсэндээ түрхээд байвал хурдан ургадаг гээд боодол сармис үсэндээ түрхээд өнөрт нь өөрөө өөхөх шахаж хэллээ. Гэр их хүртэл замаа өнөртөө гадаа гаргаж хөөгөөд байна. Хөөе сармис гэснээс манай анхныг удаа бууз идэг байхгүй юу. Тэгэл ингээл уул ингээл хазангуудаа амар гой ингээл тос мос нь гойцсон бууцсаа юу. Тэгсэн чинь бүр амар гашуу. Тэгээ би хүүе энэ одоо яац юм бэ гэсэн чинь ёо өөрөө болохоор зэрэгс амар гоё штэ гэж идэдсэн байхгүй. Тэгсэн чинь заяа чи боддоо ийм булцгар нэг бүтэн бөөрийн сармис идэг штэ. Тэрийг бүгдийг хийсэн. Хоёр хүмүүс сармис хангалттай штэ. Тэгээд тэрнийхээ горонд заяа халуудаад хүзүүн дээр нь бүр мангар том хатаг гараад тэр сармиснасаа болоод тэгээ өөрөө тэр буузаа бүгдийг нийцсэн байхгүй баг. Өстө гоё бууз штэ гэсээр хагаад. Би одоо яг саяны тэр нөгөө хамраа тайрчих уу эсвэл ингээд хөмсгөө усчих уу гэдэг шиг инхээдэг надад зааж гэсэн нэг юм ярьж байгаа. Би бүр 12 сард ярьж исэн. Гэтэ энэ болохоор 10 сард яг яасан гэхээр бид нар 10 сард сонсогчийн хөгжилтэй түүхгээ ярьж хахад миний энэ яриг манай найз мэддэг болохоор өөртөө тохиолдсон юм шиг бичсэн. Тий. Зарим хүн сонссон баг. Би энийг яг жигнэс юу басныг ярьж байгаа. За маш амар шүү гэдэг байхгүй. Яа бурхан минь. За энийг яг ийм болсон. Би инхээдэг дээр 7-8 настай л байсан. Тэгсэн инхээдэг гэрт орж ирэхээр ах нараас сурсан юм надад зааж өгдөг байхгүй. Ер нь би болох нь дээр ах байхгүй. Тэг юу ч мэддэг. Тэгсэн нэг удаа орж ирээд би чамд гөрөх гэдэг тоглоом зааж өгье гэдэг. За би нөгөө шинэ тоглоом сурах гэж байгаа юм чинь те. Тэстэ баярлсан. Хизээд бэлэнгээл ингээл босоод ирж шин. Тэгсэн найз маань яасан гэр инхээдэг бэр салтаандаа хавчуулаад тэгээд хажуулдаж хөвтөөд таазаараа маш хурцтай хөдөлсөн. Яа чи юу амар ярдин дээ тэрийг. Тэгээ мэдээж надад тийм үү энэ тоглоом хачин жигтэй сонирхолтой санагдаад өөр дэр аваад хамтдаа нөгөөдхий дэрээ гөрж эхэлсэн байна. За хичээлийн дараа яадаг байсан гэхээр ингээд гэхдээ манад орж ирээд дэр гөрдөг болоод хитэн хоногийн нүүр үтсэн. Гэтэ тоо тэрийг зүгээр л тоглоом гэж бодсон. Юугаа мэдхэвтэй тий. Тэгээ найзал заагаад өгсөн юм чи үгээс. Тэгээ нэг удаа гол нь манад дандаа тоглодог гэсэн чинь нэг удаа инхээдгийн торсон байхгүй. Тэгсэн инхээдгийн ер нь хөдөөс их хүн ирдэг. Хөдөөс зөндөөх амьд ирсэн. Аав ах нар нэгэл хүргээ ах мах нэг бүгдээр пиг.
Тэгсэн хүүхдлийн хойно бит хоёр чинь олон гараар хөөрч ингээл гүүж харин штэ. Тэгсэн игээд тэр аваад гүрж өглөө. Яа бургам би яаж дага гүрж өгье. Тэгсэн томахан босч ирсэн игээд тэгсэн. Дил бүшгэлсэн. Би бүр юу өмсдөг сүлээ авчиж зогсож авчихна. Тэгээд тэрнээс хойш бит хоёр тэр хөрөөгөө штэ. Йой. Энэ бол маш амар түүхнэр. За одоо гинийх үлээ. Чинийх дээ. Чинийх, минийх юм уу? Чинийх. Би яа. За одоо яг хамтран ярилцаад байна. За яг одоо жинхнээс игээд далаас болооч намайг ярихаа гэдэг өөрөө тэгээдсэн. За Улаанбаатар хотод 14 цаг 29 минут болсон нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар Tesla Group-ийн Alpha Zone Denny Luxury 498 айлын бизнес зэрэглийн орон сууц хамтран ажиллаж байгаа. За эднийх ч одоо өвлөдлөгийн салбар Tesla-гийн чи 10 гаруй жилийн түүхийг бүтээж байгаа. Тэгээд эднийх энэ Alpha Zone Residence гэ 498 айлын бизнес зэрэглийн орон сууцыг хаан уулын E-Mart-ийн одоо яг баруун талд нь байршилтаагаар барьж байгаа. За тэгээд энэ luxury буюу тансаг гэдэг үгийн агуулга нь цаг хугацаа өнгөрөх тусам хувьсан өөрчлөгдөж байдгаа. Тэгээд орчин үеийн хүмүүсийн амьдралын хэм маягт гарч байгаа өөрчлөлт нь хүмүүсийг илүү бие биетэйгээ ойрхон байх, цагийг үр ашигтай өнгөрүүлэх, гой зүүн таашаал авах, бодит үн цэнийг цаашаа хандлагатай болгож байгаа. Тэгээд энэ шинэ хандлагыг нь Denny Luxury хэмээн нэрлэх болсон. Яг үнэ тий. Тэгээд нөгөө энэ орчин их гоё болохоор одоо энэ тансаг байдлыг бид нар мэдрэх боломжтой. Тансаг гэхээр бид нар баян тансаг гэсэн үг шүү. Нөгөө орчин гоё байх тий зүгээр ин годамжаар алхах хүртэл гоё байх чинь тансаг гэдэг шүү. Тэгэхээр энэ хаана вэ гэхээр хаан уулын нөгөө E-Mart-ын салбарыг баруун талд нь байгаа. Одоо чинь 5 минутын дотор үндэсний цэцэрлэг хүрээлэн орсон сургууль ч юм уу ингээд ийм нөгөө ойр хавийн их гоё. Тэгээ мэдээж community center гэдэг байгаа тий. Дундын офистэй, дундын багжны өрөөтэй. Энэ дундын багжны өрөөг энэ Европт маш дэлгэрэнгүй байдаг шүү. Бүх баг орон сууцсан тийм байдаг. Дундаа ингээ багш нөрөөд. Тэгэхээр их зүгээр. Одоо тэгээ бүр дундын номын сантай. Тэгээ одоо манайх ингээд борцоо нүдэх гэдэг байвал алгаад тэнцэж авах нь штэ тий. Жишээ нь. За ингээд хамгийн басны гоё мэдээ нь Tesla Group-ийн нөгөө группийн Солонгос улсадаас аль бие усны бие төлөөлөгчтэй болж байгаа. Тэгэхээр Солонгост байгаа монголчууд маань одоо яг Солонгост байгаа бие төлөөлөгчтэй нь TIG 10 77 71 82 24 гэдэг утсаар холбогдорой. Харин Монголд байгаа иргэд маань борлуулалтын албатай нь 77 77 46 46 гэдэг дугаараар холбогдорой. 77 77 46 46. За Facebook пэйж нь Alpha Zone гэж бичиж орох нь байна. Вебсайт нь Alpha Zone Cgmen гэдэг орох нь шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Tesla Group-ийн Alpha Zone Denny Luxury 498 айлын бизнес зэрэглийн орон сууц хамтран ажиллаж байна. Баярлалаа. За хөгжилтэй пост. EMEGA гэж бүсгүй сонсогч бүсгүй пост байна. За ингэсэн гинэ. Хүүхдээ энэ нөгөө хүүхдтэй тоглоом машин авч өгсөн түүх юм байна. За нилээ эртний бос явдлыг нэ дээр үйдэн байна. Хүүхдээ цэцэрлэгээс авах гээд тэгээ хараад явж исэн чинь дүүн уцсан байна. Та завтай өнөгчээ би өнөөдөр оройдох нэ. Та надад цагаан өнгийн бенз аваад өгөөрэй. Би орой танахаар очиод авчих юм маргааш өглөө надад маш их хэрэгтэй байна. За баяртай гэж шууд уцаа тасалсан байна. За тэгэл хамгийн ойрхон усын ихтлгөр шууд зүгэллээ. Нилээн олон ингээд бенз үтсэн ба. Цагаан өнгөтэй бенз нь бүр ерөөсөө байдгүй. Яг улаан өнгөтэй л байгаад байдаг. За тэгэхээр нэг найзаа хүүхдийн төрсөөрт очих гэж байгаа юм байна гэд. За тэгээ хүүхдэд нь бенз үлэхлэхэд улаан цагаан ер нь ямар ялгаа ямар хамаатай ингэж бодоод худалдаг шин. Уг нь цагаан бенз захиад байсан юм байхгүй бол би улааныг авчих гэсэн чинь худалдаж охин над руу нэг сонирсан тарснаа. Та дүүгээсээ сайн лавалдаа гэж шоолонгой инэ гэдэг нэг нэ. Ушин ойлгоогүй би дүүргээ уцтаад зөндөө олныг үзлээ энэ улаан бенз алга. Гэхдээ улаан бензлэн би улааныг авчих уу гэсэн чинь үгүй би цагаан өмд өмсөж маргааш өглөө бүжгийн тэмцээнд орох гэж байхад улаан хэрэггүй л гэж байна. Тэгэхээр огт ойлгосонгүй. Тэмцээн цагаан өмд хүүхдийн бэлэг ямар хамааралтай ингэ бодоос тэ. Тэгээ тэр хүүхд нь цагаан бензин дуртай юм гэсэн чинь дүү гайхчихсан. Юу хүүхд гин. Чиний машин бэлэглэх гээд байгаа хүүхд гэсэн чинь та машин авах гэж байгаа юм уу? Юу вэ? Би бандаж амбаар байна гин. Тэгээ завшаанд нь хүү маань нөгөө дагуулж бас хүү нь улаан машинтай дүүн цагаан бензтэй би харин тэр тоонгийг бенз гэж нэрлэгийг мэддэг болсон таа гинэ.
Йоо, хөвчлөлтөө хүмүүс шүү. За, бүрүүд орж болротья гэдэг сонсож бүсгийн пост байна. За, баг хүүгээ эгчтэн цог эмээ дээр нь хит хонуулсан юм аа. Аав ээжээсээ хол ганц ч хонож үзээгүй байсан 3 настай байлаа гинэ хүн. Тэгээд эмээ дээрээ байж байгаад гэртээ орж ирээд шууд уйлсан гинэ. Уйлж байхдаа загнаатж байгаа юм шиг хашгираад танаа ээж чинь ууралгаараа шүдэ авдаг бүр төмөр шүдтэй хоол хийж чаддгүй амтны боов чанаад ид гэсэн гинэ. Амтны боов чанаад. Тэгээд агаар амьсгалах гэхэд намааг алгацсан гэд бүүн гомдол ирсэн гинэ. За тэгэл ээж рүү залглаа да. Шүд бол ойлгомжтой химэл шүдтэй. Нэг шүд нь цагаан төмөршиг байдаг гинэ. За тэгээд таныг агаар амьсгалахгүй байх гинэ гэсэн чинь даарцхан гэд нилээн гал хийсэн хойно нүцгэн хаалгаргүйгээд ахаар нь хатгаа авчихна гэд алгадаад оронд нь оруулсан гэсэн гинэ юм. За тэгээд хоол асуулаа. Ямар амтны боо өгсөн бэ гэсэн чинь ээж таг инээгээд алга болчихсон гинэ. Тэгснэ гургалтай хошногч гэсэнтэй. Бид нар хошног гэж ярьдаг те. Гургалтай гэд уцаа тасалчихсан. Цааш ярих ямар ч боломжгүй болсон да. Инээсээр байгаа гинэ. Гургалтай гэдэг амтны боо гэдэг. Угаасаа ингэж хошногч юмор. За тэр гомдлын дахиад нэг хараад байгаа да. Танаа одоо имээгээ хэлж байгаа шүү дээ ээжтэй. Танаа ээж чинь ууралгаараа шүдэ авдаг бүр төмөр шүдтэй хоол хийж чаддгүй амтны боов чанаад ид гэсэн. Зэрлэг үз. Агаар амьсгалах гэхэд намайг алгацсан гэдэг. Гол нэг загнаач байгаа юм шиг хашгирч ирсэн гэдэг бас тэрийг хөөх хийдэг. Йоо. За намуу баасан хүүгээд маа сонсогч бүсгийн пост байгаа. За би бол яг гэр бүлийн хүчирхийлэгч байна гэдэг хэлж байгаа. Амар. За маа хөө бас 4 настай гинэ. Жаахан яриа юм байна бүр. Хүн сонирхоод хөөх тийм үү энэ гэж бүр ярьж өгдөг гэж байна. Би л өөрөө нөгөө цэцэрлэг дээр юу хийсэн багш нь юу гэж байна хөөх тэгсэн юм уу чи минь нэстэ мундаг юм а гэл тэгээ нөгөө хөөрөгд ингэнэ хүүгээ тэгэл багштайгаа яг энэ байдлаар хамаг амьдралыг минь худлаа үнэн зөхиогоод ярьдаг байсныг би үнэндээ төсөөлөөгүй бүр яаж мэдхэвдэ за нэг өдөр багш нь ингээд нэг л сонин хараад ингэнэ энэ одоо пост нийцэн рүү багш нь тэгээд ингэсэн ба хүүхдүүд маань гэр орондоо болсон юм шүүлтүргүй ярьж өгөн шүү дээ хөөхөн энэ төр гайл нэг сонин тэгж хэлээд байна гинэ. За биш тэгэл яана тийм үү юу ярьж алж байгаа болоо гэж багш руу нэнээчгээд дүүг нь авах гэж яраад тэг хүүгээ хөтлөөд гүүхээр гарцсан байна. За тэг хэд хоногийн дараа яаралгүй харин хүүгээ авч явахдаа за миний хүү юу гэж ярьж байна багшаа гэсэн чинь гэл асуусан байна. Тэгшин багш нь ингээл жоохон дурамчхан дуу те ээж гацаж байснаа. Хүүгийн маань ярьсан зүйлийг надад ярьж өгсөн гинэ. Хүү маань багштай ингэж хэлсэн байгаа. Ээж аавыг хитрхи удаа найзуудтайгаа дууллаа гэж зодоод. За тэгсэн чи аав айгуу гэж өөлээд би тэгээ цагдаа дуудаж өгöd. Тэгээ ээжийг цагдаа аваа явцсан. Маргааш нь ээж ажилдаа явсан л та гэж тэгээ ярьсан гинэ. Багш нь болохоор хөөх ямар аавар юм бэ? Аав нь ээжд нь зодуулсан юм уу гэсэн чинь тийм ээ манай ээж ер нь дандаа биднийг загнадаг ууртай энэ гэж хэлсэн гинэ. Багш нь мэдээж нэг итгээгүйсэн чинь ядаж байхад нь яг тэгж хэлсэн маргааш өглөө нь аав нь хүүгээ хөргөж өгөхдөө нүд нь ингээ хөхөрцөн нүдтэй ороод ирсэн байна. Тэгэл багш нь ингэж бодсон гин. Хүүхдийн хэлсэн үнэн байх нэ. Аав нь хөөрхийн найз нартаа караоке дуулаад уугаад оройтод муудалчтэй гэж бодсон юм байна. Уул нь яг юу болсон гэхээр манай хүн саксны тэмцээнд ороод тохиолдуулсан байж таарсан юм байна. Тэгэд яг тэгж муухай таарад байхдаа яхав тэгээд. Тэгээ бодоод байсан чинь нэг зүйлээс болсон гинэ. Тэр нь юу гэхээр энэ постны эзэн болохоор ингэсэн юм байна. Солонгос кино хүүхдүүдтэй хамт үзсэн юм байна. Кинон дээр нөхдүүд уулалдаад хоорондоо муудалцсан юм байна. Тэр хэсгийг хүүн ээжигээ болгоо ярьсан байдаг шүү дээ. Тэгээд энэ хүүхэн тэгж би хэрвээ асуугааг бол багш нь дотроо ямар зэрлэг хүүхэн бэ гэж бодоод өнгөрсөн бол яана бурхан минь би тэгж ойлгодод үлдэх байртай гэсэн гэж. Гэхдээ багш нь бас ингэж бодсон гинэ. Хүнийг ер нь гаднаас нараад үгэнж болдоггүй мэн. Сэргэлийн хүүг маань энэ хоёр элдв хэрүүл зодон харуулж байгаа сэтгэл зүйг нь эвдэх үедээ энэ тэр аим шанс гинэ. Тэгээ би жинхэнэ хүчрхийлэгч биш шүү нэрэ надаа итгээрэй гинэ. Тэгээгүү тэр аав тэгэл бас тий доходуулж мохотуулаад нүд мүдэнд бас яг тэгж хөхөрч мөхөр таарад байдаг юм юу юм те. Нэг хүүхдтэй аднаа нэр. Тэгсэн энэ постын доороос комент нэг хүмүүс нэг хүүхдтэй холбоотой комент бичсэн ба. Оюу таваа гэж бүсгүй. Маа томхүү 5 нас гарантай байхдаа манай ээж бол миний хойд ээж намайг байнга зоддог энэ төр гээд багштай ярьсан гинэ. Багш нь тэгээ бүр дуудаж уулзаад бөө юм болж исэн гинэ. Яа.
Тэгтээ нөгөө нэг одоо манай хоёр хүүхэд цэцэрлэгт яг нэг багшийн ангид байсан байхгүй юу? Нэгэнд нөгөө их чин төгсөөд сургуульд оронгууд дүү ардаас нь орж байгаа. Тэгээ яг нэг багшийн ангид орсон. Тэгсэн чинь багш нь надад хэлжсэн байхгүй юу? Хүүхдүүд ер нь ингээд эцэг ихэд тойл өгдөө шүү те. Яг ингээд эцэг их нь гэртээ ямар үйлдэл үзүүлдэг тэрийг ингээд тоглож байхдаа гаргадаг гинэ. Тэгээ одоо ингээд жишээлбэл айл гэр дээр тоглож байснаа би аав нь олё гэж тэнгүүтээ те. Амар хаалгаа ингээд өшгөлж орж ирэнгүүт. Согт орж марлаа. Пэнүүдээ гэж мэгж орж ирдэг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр харин тийм. Бас нөгөө тэгэхээр үзэж байгаа кино бас нөлөөлж байгаа. Зөвхөн яг гэр бүл гэлтгүү те. Тэгсэн отоотон гэрэлгээд сонсогчсгүй бас комент хийсэн ба. За. Манай дүүгийн хүн жамаараа ингээд үүдэн хойшууд нь унсан юм байна л да. Нөгөө хүүхдүүдийн сүүн шүд байгаа. Тэгсэн чинь ингэж асуусан гинэ. Тэр нөгөө дүүгийнхэн хүүхдээс наа шүднүүд чинь хайцсан гэд асуусан чинь ээж түн гэж зөхөд алга болох гэсэн. Тэгээ бас болоогүй байна. Тэгэхээр ээжийг нэг хажууд нь байлгаж чад ахиа асуусан байна. Наад үүдэн шүднүүд чинь хайцсан гэсэн чинь аав түн гэж зөгцсөн гинэ. Ингээд нөгөө гүрдөөд байдаг байхгүй юу? Манай нэрч гинэ халзан бас бандгар хэрнээ хөөхөн харагддаг хүнийг хүүхэд гин гэдэг амар хөөх хүүхдийн зураг оруулчих. За хоёулаа хамтран хэлээд танилцуулж цаашаа өргөжлүүлье. Улаанбаатар хотод 14 цаг 39 минут болсон нэвтрүүлгийн хамтран хайлагчаар хаврын хамгийн том хямдралтай худалдаа эхлүүлсэн Best Computer хамтран ажиллаж байна. За 27 цаг ирж байгааг тохиолдуулан нийт харилцагчдаа аль бие усны дистрибьютор ирэхээр оруулж ирдэг 18-аас 22 төрлийн брендийн баруунуудыг 5-аас 50% хамгийн том бодиттой хямдралтай худалдааг Best Computer эхлүүлсэн байгаа. Одоо жишээ нь бол HP брендийн бизнес английн ноутбукууд нэлээд хямдарсан байгаа. Ер нь бизнес английн ноутбукууд нь болохоор илүү удаан эдлэгээтэй байдаг. Тэгээ нөгөө дараагийн загвар нь ингээл жил олон гарч чааш гисэн ч гэсэн нөгөө эд ангиуд нь яг худлаанд байн гарсаар байдаг болохоор илүү олон жил нөгөө ашиглах боломжтой байгаа. За тэгээ энэ нөгөө хямдрал маань яасан гэхээр хаврын одоо энэ хамгийн том хямдрал нь байгаа шүү дээ. Бүх салбарт дэлгүүртээ энэ хямдрал явуулж байгаа. Нэмэх нь та зүгээр нөгөө Best Computers цэг эмэн гэдээ орохоор угаас энэ онлайн дэлгүүр нь гарч ирэх. Тэгэхээр онлайн дэлгүүр дээр нүрслийн хямдрал байгаа. Тэгэх юм бол бүр амар. Одоо зүгээр гар утас дээр Best Computers цэг эмэн гэж бичээл. Тэгээ энэ тэдний хувь хямдарсан юм гээд мэдэх боломжтой шүү. Яг үнэ. За илүү дэлгэрэнгүй мэдээллийн 75 76 66 77 гэсэн дугаараас аваарай. 75 75 66 77. За ингээд нэвтрүүлгийн хамтран хайлагчаар хаврын хамгийн том хямдралтай бодлогыг эхлүүлсэн Best Computers хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөр туяа базар аргачаа гэд манай сонсогчийн хөвчлөлтөд өгөн миний хамгийн сайн найз маань нилээн хожуу ихнэртэй болсон юм л та. Анхны хүүхэд нь төрөх болоод манай найз ихнэр бид гурав эмнэлэгт ирлээ. Бидэн гурав нь гадаадад амьдардаг юм л та. Тэгээд намайг орчуулагч хэлэхээр дагуулж явсан. Шүнжэнгөө өвдөө төрдгөө. Маргааш өглөө нь эмч ирж үзээд өөрөө төрөх боломжгүй нөгөө бид нар бол хийсэр гэдэг те. За хийсэр хагалгаа хийж төрүүлнэ гээл тэгсэн гинэ. Төрөх ээжийг хаалгааны орон дээр хөвтүүлээд хоёр гарыг нь хоёр тийш нь тэлээд багалчихсан. Цээжин биенээс бусдыг нь хөшгөөр хаачихсыг сүртэй харагдаж байлаа. Болох залуу бид хоёрыг мис заслын эмч совлогчгэл битүү халаад малгай улавч өмсүүлж гисэн. Эхнэрийнх нь толгоон талд зогсоовоо. За би ч яг хуу эм цөлөгч нарын хэлсэн болгоныг чадлаараа орчуулад тунч завгүй байлаа. Бид хоёрын голд бас нэг цөлөгч зогсоод төрөх ээжтэй юм яриад л тайвшруулаад байдгийн билээ. Орон дээр хөвтөж байгаа төрөх ээж минь таачлаа чичрээд л анхны төрөлт дээр нь хагалгаа гэд хин хөнгүүл айшгсан байсан юмдаг. Тэгсэн чинь эмч гарч ирээд одоо төсөлт хийх гэж байна гэж хэлээд хөшгөний цагаар орчихлоо. Утаас авсаад л зүсэж байгаа дуу чимээ сонсогдоод л би ч орчуулагчийн үргээ гүйцэтгээд бөөн завгүй амтаа. Хэсэг хугацааны дараа хүү төрлөө баяр хүргэе гэдэл эмч хүүхдийг бариад л гараад ирлээ дээ. Тэгсэн чинь өнөөх аавгаа байдгүй алга болчихч. Хаач юу яач юу ий ч юу болоод тэр хавар хайгаад гүйлээ. Тэгсэн чинь манай хүн орон дээр хөвтчихсэн. Тусал залгаатай хөвтөж ядгийг. Өө яасан бол хизээ амжаад ийм хэмжилгээ энэ төр болчдөг байна. Чи яава зүгээр өгсөн чинь гизийг нь зүслээ гэсэн чинь хонь гарах санаанд ороод гэж аавд. Хонь гарах санаанд ор. Монгол хүн байна да яалч. Тэрийг сонсоод манай хүн муураад унсан байлээ л те. Тэгээд асрагч сувлагч нар аваад явсан байдгийг. Битүүн гурав нэг иймэрхүү хүүхдтэй найзынхаа анхны хүүг нь оршлонд мэдлэгт нь тосож авсан байдаг юм аа. Ийм юм тохиолдож байсан аауд байна уу гинэ. Өмнөх нөгөө нэвтрүүлэг дээр хоёулыг нэг ийм сони юм ярьсан те. Өөр хятад хүүхдээ аа болцсон те. Ухаалтад. Нэг хонгой ядэр штэ.
нөгөө нэг гар утас байхгүй нэг нөхөр ингээд нөгөө төрхт нь орж ирсэн. Тэгээд нөгөө дараа нь ингээд нөгөө тэр чин хэлэр доороо гараа авчиж шít. Тэгээд нөгөө дараа нь эргэлдээр орж ирч чадахгүй нөгөө цонхон доор нь ингээд захиад дамжуулж өгдөг шít. Тэгсэн чинь ингээд нэг хурууга ингээд дамбаатлан баацвал цонхоор ингээд хэлсэн гэсэн. Нөгөө ихнэр ингээ хүүхдтэй 100 муугаар хараад яаж юм бол ингээ гайгаадсэн чинь нөгөө ихнэрээ төрхийг ингээ хараад урам ургаа ингээ оролцороо хуруугаа бүр хугартал ингээ ямар амир хугартал ингээ бацсан заяа. Тэгээ нөгөөдг нь гавгасаа хавдсан шүү дээ хугарсан юм чинь тэгээд ингээ дамбаалан бац тэгээд би хуруугаа хугалсан шүү л гэдэг шиг байгаа. Гана төмөр өдрийн лайв дээр лаггой комент бичиж. Зурагтаар бикинитэй реклам гарсан чинь Гана төмөр өдрийн 5 настай охин ээж сувгаа солиоч аавын шүүс нь ингээл гойччих штэ гэнэ. Йоо ямар амир хэрэг. Йоо. За Ваня гэд сонсогч юм байна. Энэ копицсан пост юм байна. Нэг газар чирээд ирсэн юм байна. За Улаанбаатар хотод өссөн нэг залуу Америкт ажил хийхээр очсон юм байна. Тэгээ 3 сар яваад сэтгэлдээ таарсан олигтой ажил олддгоо. Аяг тавгүй хаан цаашаа юм гэж бодоод явуулсан юм байна л да. Гэтэл нэг зар дээр малчин ажиллуулна гэд Монгол хүнд яг гой сонсогдсон тийм. Тэгэхээр яваад очсон гин. Тэгсэн нэг фермийн эзэн 2 сарын амралтаар гадаадд аялах болоод төр зургийн малчин хайсан юм байна. Тэгээ Монгол залуу хараад монголчууд ч нэр малчин удамтай байлоо. Чи маллаж чадах уу гэд асуухад нь би хөдөө өссөн, мал маллаж хонь хариулж өссөн гэл худал юм яриад жаахан панаалцсан юм байна. Угтаа бол мэн залуу бүр мал хариулах нь бүвэл малчны хотонд ч орж үзээгүй. Малыг ойроос ч харж байгаагүй нэгэн байсан гинэ. За. За тэгээ эзэн хашаанд орж маллах амтнаа харуулсан байна. Гэтэл хашаа дүүрэн лам гөрөөс. За. За эдгээр амтныг малланда өглөө бэлчээртэй гаргана. Өдөр ус ундыг нөгөн, тижээл өгнө, орой хашаанд орож асар цовлно. Эрүүл мэндэд нь үзлэг хийж хяналт тавина гээл. За ерөнхийдөө ингээ нэлийн хүнд ажил боловч харин цалин их өндөр байсан байна. За мэн залууч би чадна. Би бол хончин байсан гэж итгүүлээд тэгээ зөвшөөрүүлж чадсан юм байна. За эзэн яваад гиснэ гадаад руу. За нөгөө түлийг маллаж адуулах гэсэн чинь нөгөө лам гөрөөс хүчин жигтэйх муухай штэ. Нэг жинхнээс тийм байхгүй юм. Хазан, тэрн, хашаантаач орохгүйгээр тал тийш ингээ зүхтагаад ер нь нэлээд бэр хэмтэй юм байна. За эхний 2 өдөр үүл там аялсан гин. 3 өдөрт нь бүр тал тийш бүр ингээ нөгөө түл алдсан. Тэгээ сэтгэл санаар унаад за яста бүтэхгүй мэн гэж бодож гэлсэн ба. Тэгсэн 4-р өдөрт нь нэг арга батсан юм байна. Нэг том ингээд урт хуйвтай ингээд шилбүр бэлтэж авсан юм байна. За тэгэл 5 дахь өдрөөс нь нөгөөдөө үзэлчнээс тас шилбүрдэл ерөнхийдөө зодож гарсан гинэ. Тэг 3 өдөр зодсон гинэ. Тэгсэн нөгөө амт чинь яг номондоо ороод игсэн гинэ. Ганц шилбүр тас хийхэд л хашаанд ороод ганц ойрлогод бэлчээртэй гараад жигтэйхэн бүр дэгтэй амт цирк амт шиг болсон гинэ. Тэгээ сарын дараа эзэн ирээд бүр ямар сургуультай амьд болсныг бүр ингээ гараад ингээ хараад гайхшаад шагшраад бүр монголчуудын малч худмыг гайхан бишрээд бүр тэгээ нөгөө урамшуул цалин нэмж өгөөд бүр талархлаа илэрхийлээд өмнөхөөс ч өндөр цалин өгөөд 10 сар ажилласан гинэ. Нэг ген хаашаа олдох вэ нэрээ тий. Байгаа тий. Йоо үгтэй юм нэрээ. За тоглоомч яг монгол хүн бол тий нэг очиход нэг энэ ген хаашаа зайлахгүй байхгүй. Тийм тий. За Эрдэнэ бүүе Заяат гээд сонсож бүсгийн төвчлөлтөд үхэн олон жилийн өмнө мөнгөн заяан зүүн талд байдаг Кашмир хаус гээд дэлгүүрт ажилд орох гээд анкет бүгэлсэн гинэ. Жуулчид голтуу үйлчлүүлдэг гээд хэлний мэдлэг асууж байна. За англи гэсэн чи усцаас гэсэн гинэ. За орос гэхлээр нь ойлголцсон гээл туучсан гинэ. Англиар хэдийн юм асуухаар нь иймэрхүү юм асуух байх гээд ингээд урдаас ингээд бэлдсэн байсан. Ингээд ёсоор тэнцсэн гинэ. За тэгээд гадаадууд их ирнэ. Англи монголоо биеийн хилэмжтэйгээ холиод ойлголцоод болоод л нэг өдөр 2 орс ядаж байхад нөх өндөр маниканд өмсүүлсэн цамцнаас том хэмжээтэй байгаа юу гэхээр нь байхгүй дууссан гэж хэлээд ойлголцдгүй. 2 гараараа X-лээч нэмэргүй ингэж нэмэргүй нэ. Ядаж байхад би гэдэггүй орс хэл таг нөгөө хоёр нь амар чанга харна. Сүүлдээ дарга нар сонсчихгүй гэж айгаад худлаа хайж байгаа дүр үзүүлээд хідэн шүүгээгээ ухлаа да. Өнөө хоёр гүлийчээд намайг цам цайж байна гэж бодоод зогсож байхад эгч тэн хідэн ишкав авахад байхгүй дууссан гэдэг орс үг хаагастай. Уцаараа юу?
Хайсаар байгаад олсон. Нэг нүүр бардам босож ирээд нуруугаа цэхлээл нүүрэндээ инээмсэглэл тодруулаад конец. Төгсөв. Төгсөв гэлсэн. Гуруулаа хэсэг хинээлсэндээ оройн арилгыг асууж байна. Тэр хоёр Оростой юу яриад энийгээд байсан гинэ. Гэхлээр нь болсон явдлыг ярьсан чинь нэртэйгээр нь конец фильма гэлжихгүй гэдэг хоёулаа баг ингэж хэлээ. Гоё. Конец. За ингээд өнөөдрийн манай нэвтрүүлэг конец. За энэ үрээд 2023 оны 4-р сарын 28-ны Баасан гарагийн үдийн ачаар нэвтрүүлэг радиогийн 3-р студиэс ихийг сонсож илүүг мэдэн гэсрэтээр шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран хэлэгчээр аврын хамгийн том хямдралтай бодлогыг эхлүүлсэн Best Computers за мөн эний дүрээд байгаа. Тэсэг группийн Alpha Sound-ийн Luxury 498-ийн бис зэрэглэлийн орносоос хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа зандаа. За баярлалаа. Конец радио. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Best Computer утас 75 75 66 77. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч